За намайг Дижитмаа гэдэг би Малчгүй эрдэмтдийн хүрээлэнгийн бэлчээр дэжилийн салбарын эрхлэгчээр ажилладаг. Одоо энэ удаагийн инновац бүтээгдэхүүнд тус хүрээлэнгийн 60 жилийн бий болсон олон улс дургамжийн сортын талаар та бүхэн танилцуулъя. За дэжилийн олон улс дургамжийн үр яагаад чухал вэ гэвэл Монгол орны нөхцөл бэлчээрийн нийт бэлчээрийн 60 гаруй бараг 70% нь далхагдлалд орж ургамлын шим чанар урагцсан 2-3 дахин буурсан. Мөн уул уурхайн албартай оролдоод оройтсон хөрсний илэгдэл эвдрэлд орсон болон эвдрэлд орсон газрын хэмжээ хэрхэн нэмэгдэж байгаа учраас малын тэжээлийн хангамж чанарыг сайжруулах, фермерийн болон эрчимсэн аж ахуйн тэжээлийн асуудлыг шийдэх, оройтсон бэлчээрийг сайжруулах бол зайлшгүй тэжээлийн олон улс дургамд үржүүлэх шаардлагатай байгаа учраас энэ удаа тэжээлийн олон улс дургамдын самын эрхийг чулууц сортыг танилцуулж байна. За самын эрхийн чулууц сорт нь Арангаан аймгийн өндөр уулын өвсөөс эхлэн гаргаж авсан 1991 он сортоор бодлогдсон. За миний хувьд 20 жил энэ судалгааны ажлыг гүйцэтгэж байгаад ган хүүтэн дэсвэртэй мөн доройтсон бэлчээрийг сайжруулах, уул уурхайн далхалгдсан газрыг бол нөхөн сэргээс зорилгоор ашиглах боломжтой ийм ургамлын үр байгаа. Өнөөдрийн нөхцөлд бол Монгол орны нөхцөл тэжээлийн олон улс дургамлын 90 гаруй ихэнх хувийг бол гаднаас оруулж ирж байгаа. Тэгэхээр Монгол орн бол өөрөө эрсдэс уур амьсгалтай учраас гадны орж ирсэн тэжээлийн олон улс дургамл бол манай орон нутгийн тэр хүүтэн өвлийг тэсвэрлэж чаддгүй учраас яах аргагүй Монгол орны нөхцөлд дасан зохицсон тэжээлийн олон улс дургамлын сортыг сонгон үржүүлж тэр үйлдвэрлэгчд үрийг нийлүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа. Тэгэхээр өнөөдрийн нөхцөлд манай эрдэмтдийн байгууллага зөвхөн энэ сортуудыг үрийг үржүүлэх, тармил төр сортыг шалгаруулах, тариалах технологи боловсруулах чиглэлээр хөвчлэн төслийн хэмжээнд хийдэг учраас зайлшгүй энэ ургамлын үрийг их хэмжээгээр Монгол орны тэжээлийн олон улс дургамлын үрийн хэрэгцээг хангахын тулд яах аргагүй хөрөнгө оруулагчийн тусламжтайгаар Монгол орнд нийт хэрэгцээд байгаа тэжээлийн олон улс дургамлын ядаж 10-20% бол энэ хөрөнгө оруулалтын тэжээлийн олон улс дургамлын үр үржүүлснээр Монгол орны бэлчээрийг сайжруулж тэжээлийн хангамж чанарыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай энэ боломжийг шийдэх гол нөхцөл болох юм аа. За Монгол орны өнөөдрийн хамгийн чухал асуудал болсон эрчимсэн болон хагас эрчимсэн фермерийн аж ахуй хөгжүүлэх. Энэ гол асуудлууд түүний тэжээлийн асуудал байгаа. Тэжээлийн асуудлыг шийдэхгүйгээр бид нэр өнөөдөр сүүний асуудлыг засварлтгүй махан үйлдвэрлэх болон махыг экспорт гаргах асуудал ерөөсөө шийдэгдэхгүй. Тийм учраас зайлшгүй малын тэжээлийн хангамж чанарыг сайжруулахын тулд зайлшгүй бид нар тэжээлийн олон улс дургамлыг өөр үржүүлэхээс өөр ямар ч аргагүй байгаа. Тийм учраас олон улс дургамлын өрийн зах зээл бол маш их байгаа. Зах зээлийн эрэлт хэрэгцээ их байгаа учраас хүмүүс гаднаас маш хэмжээний олон улс дургамлыг өөр оруулж ирж байна. Тэр нь Монгол орны уур амьсгалын өрсөлд дасан зохицдгүй учраас эхний жил ургаа дараа жилээс сэргэн ургаж чадахгүй байгаа учраас яах аргагүй энэ Монгол орны нөхцөлд дасан зохицож таримжилд нутгсан тэжээлийн олон улс дургамлын үрийг үржүүлснээр бол энэ асуудлыг шийдэх боломжтой. Бол үрийн эрэлт хэрэгцээ бол маш ихтэй ийм хөрөнгө оруулалтыг үнэхээр шийдвэрлэх боломжтой ийм ажил байгаамаа.